эдийн засгийн өнгөрсөн одоо эдийн засгийн байнгын хорооны хурал дээр өөрийнхөө одоо ажигласан зүйлийг бол би сая хэллээ л дээ. 62 одоо зарчмын зөрүүтэй санал орж ирэхэд тэр олон одоо юуг саналыг хурааж явах явцад асуудал үүсэт исэн баггүй юу? Тэрийг л би сая хэлсэн. Тэгээд шин санал орж ирчээд заалт оруулж ирчээд тэрийг батлуулах гэж санал хураалах гэдээсэн шүү дээ. Энэ одоо зарчмын болох юм уу гэж асууж байгаа. Нэг, хоёрдугаарт ер нь бол зөвхөн энэ төрийн өмчт компани энэ хуультай холбоотойгоор би ганц яриаггүй л да. Сая жишээ нь гэр бүлийн тухай хуулийг хэлцэхэд энэ олон саналын зарчмын зөрүүтэй саналыг хураалахад бас л ажлын хэсэг яаж одоо ажиллаж энэ хуулийн боловсруулах ажлыг яаж шахаж ажиллаж ирсэн л. За ажлын хэсгээс сайн зүг хариулъя. Бачмаг гишүүнээ таны ярьж байгаа энэ зүйлүүдийг жишээ нь одоо саналын 27 дахь саналын одоо хараа тус гишүүн жишээ нь олон болгоно тэргээ засагдж байна. Төрийн албаагчд бол аль болохоор одоо юу гэдэг маш цөөн тоо буюу хязгаартай байж байгаа. Энэ ч өөрөө сонгон шалгуулалттай. Хоёрдугаар та бас нэг зарчмыг андуураад байгаа шүү. Ажлын хэсгийн саналаас гадна хувь гишүүдийн санал хажуугаар нь орж ирсэн. Зэрэгцэж уншаад байсан л буруу байсан. Эхлээ ажлын хэсгийн саналаа хураачаад ажлын хэсгийн санал дэмжигдэг бол гишүүний саналыг зөвхөн уншаад танилцуулцдаг байхгүй юу? Тэгсэн чинь одоо байнгын орооны ажлын албан дээр жоохон зохион байгуулалтын ажил гарсан. Цэнгүүнд санал гаргаж байгаа, би ч гаргаж байгаа. Та миний гаргаж байгаа саналуудыг бол мэдж байгаа. Асуудлуудыг зарим гишүүдээс гаргаж ирж байгаа асуудлуудыг ярилцах боломж олохыг нь бол гарсан. Орон нутгийн өмчт уулуурхан компаниудын асуудлуудыг зөв зохицуулттай дагжмөрт журмын зохицуулт орохын тулд би гаргаж байгаа байхгүй. Түүнээс биш зэрэгцүүлээд ч юм уу ажлын хэсгээс шин санал оруулж ирээд байгаа зүйл биш. Би зөвхөн хувь гишүүнийхээ хувьд гаргасан цэнгүүн бонцлман. За хуулийн шинжилсэн хариулга бол тодорхой саналууд гарч болдог. Хуулийн нэмэлт өөрчлөлт бол зөвхөн тэр хөндөгдсөн нэмэлт өөрчлөлт зүйл заалттай холбоотой саналууд дээр л зарчмын зүйлтэй саналууд гардаг. Ийм дэгээ хуультай энэний дагуу бас явсан байхаа гэж бодож байна.